За өдөртөө манай өнөөдрийн зочноор улсын их хурлын даргасан Цандаа хүүгийн инх болд оролцож байна. Танд орой минь хүргэе. Орой минь. За тэгэхээр 2014 оны 7 сарын 1-ний улсын их хурлын 54-р тогтоолоор цагаан суургийн ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн ийм шийдвэр гарсан байна те. Тухайн үед яагаад ийм шийдвэр гарав гэдгээс яриагаа хэлье. Улсын их хурлын тогтоолоор цагаан суургийн ордыг МАК компанид өгөөгүй. МАК компани 1999 оны 12 дугаар сард лицензийг авсан гэдэг өөрийнх нь вебсайтн дээр байгаа. Тэгэхээр энэ 99 оны 12 сард товчилж авсан ордод төр 34% нь хөрөнгө оруулъя гэдэг саналыг засгийн газар ирүүлээд засгийн газар улсын их хурл оруулах шаардлагагүй гэж шийдсэн болохоос цагаан суургийн ордыг ховчилж өгсөн хэрэг ерөөсөө биш. Тэгээ ерөнхий сайд оюун эрдэнэ бас буруу яриад илээ. Тэгэхээр энэ орд хувийнх болдог бол 1999 оны 12 дугаар сард. Энэ үед 97 онд ашиг нутмлын хууль гараад 97 оны ашиг нутмлын хуулиар цагаан суургийг хувьд өгөх ёсгүй одоо 4-р зүйлийн 3 дээр хүчин төгөлдөр байгаа лицензээр олгоцсон талбарт өгөх ёсгүй байсныг тухайн үеийн одоо ашиг нутмлын газрын дарга энэ дугуурын жаргал сайхан гэдэг хүн албан тушаалаа ашиглан одоо нэмтаашрт өгсөн байдаг. Хоосон газар гэж үзээд. Тэгээ энэ бол улсын төсөө хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг жаргал сайхныг дарга байсан 1997 оноос 2004 оны хооронд бол бүр мөсөн ингэж үн төлбөргүй өгдөд дууссан. Өөрийнх нь байгуулсан Mine Info гэдэг компани 5 лицензийг бас хувьдаа авсан байдаг. Тэгэхээр бол улсын их хурл бол хувийн компанид хөрөнгө оруулахгүй гэж шийдсэн болохоос биш. Ер нь бол энэ орд бол аль одоо 99 оноос хойш 2014 он хүртэл одоо улсад буцаад очих ёстой байтал очиулаагүй хүмүүсийн нэг бол би хуучин ерөнхийлөгчөөс элбэг доржиг гэж харж байгаа. Яагаад тэгэхээр 2009 оны сонгуульд яг 14 оны тогтоолоор элбэг дорж бас уулзаж энийг өгчүүл яасан гэж хөрөнгө оруулах мөнгө байхчгүй юм чинь улс хөрөнгө оруулах хэрэг байна уу гэж ярьсан. Тэгээ миний коноп бол зөвшөөрсөн дээр байж байгаа шүү дээ. Би тэгэхэд юу гэж бодсон гэхээр 2009 оны сонгуульд би элбэг доржийн сонгуульд ажиллаж исэн улсын их хурлын гишүүний хувьар арчилсан намын хамгийн том хандвиг энэ МАК-ийн нэмтаашр өгсөн. Би өөрөө тэр бэлэн мөнгийг авчиж зөөж исэн хүний хувьд бол мэдж байгаа л да. Тэгээ 14 онд элбэг доржийг гуйхад нь за энэ 9 оны сонгуульд авсан өөрөө төлж байгаа юм байна гэж. Өөрөө төлж байгаа гэдэг би ашлт хэлж байгаа шүү. Ер нь бол төрийн бодлого бол ахиж энэ уулуурхаа мөнгө төгрөг оруулахгүй тэрийг цалин мөнгө төрийн албаагч цалин мөнгө хийх ажил их байна гэдэг бодлого байсан. Тийм ч учраас олон гишүүн бол тэр бодлогынхаа дагуу конопцсон байх гэж бодож байгаа. Улсын хөрөнгөөр хийсэн бол 100% авах ёстой. Ягаад гэвэл улсын төсөө хөрөнгөөр хийсэн 5 толгой цагаан суургын мэтийн ордыг тухайн үед энэ ашигт мултамлын газрын дарга байсан нөхөр цагаан суургийг нэмтаашрт өгөөл 5 толгойг өөртөө аваад өөрийнх нь байгуулсан Mine Info гэж компани байгаа шүү дээ. Тэр компанийн тухайн зураг байж байна. Би 97 онд Mine Info байгуулад энэ. Тэгээ эн чинь Сүхбаатарын Батболдод зарагдах хүртлээр энэ жаргал сайхны мэдлэлд байсан. Тэгээ сүүлдээ Батболд нөгөө улсад буцааж өгөөд одоо үлдсэн жижиг хэсэг ухаан удгийг авсан одоогийн энержи ресурс шүү дээ. Тэгэхээр энэ 5 толгой энэ цагаан суург энэ бүгдээрээ улсын өмч. Улсын өмчийг одоо тийм орд байхгүй юм шиг өрн таран хийсэн нөхдүүд бол ингээд шийдвэртэйгээ гарын үсгт ингээд байж байгаа. Засгийн газар улсын их хурл юу өгөх вэхээр улсын төсөө хөрөнгөөр хайгуул хийж дууссан. Тухайн үед одоо газар дор юу байгааг нь мэдгэжсэн энэ бүх ордыг бол 100% улсын мэдэлд авах хэрэгтэй. Ийм хуульч байгаа. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсний 34%-ийг өнгөө авдаг. Хууль ашигт мултамлын хуулинд сая орсон. Одоо нэг жилийн өмнө 97 оны хуулиарч өнгөө өгч болохгүй байсан. Тэгэхээр 99 оны 12 дугаар сард болсон энэ үйл явдлыг бол буцаах эрх нь улсын их хурл засгийн газарт байгаа. Тэгэхээр одоо 34% биш 100% төрийн мэдэлд байх хэрэгтэй ордоод байна тийм. Тэр орд дээр байсан ямар нэг юм байгаа бол тэр одоо хувийн өмч. Хувийн өмчтойгөө тохироод ордоо ашиглаж болно.
За тэгэхээр дараагийн сэдв рүү оръё. Улсын их хурлын одоо ээлж сонгуулийн одоо албан ёсны сурталчилгаа эх 7 хоногт эхэлнэ. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийг таны хувьд хөндөнгөөс идэвхжээ ажиглаж байгаа хүний хувьд асуухад ардчилсан намын тухайд одоо энэ удаагийн сонгуульд өнгөрсөн 2 удаагийн алдаагаа засах ийм боломж юу байна? Одоо шинээр зоригийн хэрэг гэдэг юм гараад ирлээ. Тэр хэрэгт холбогдож байгаа улсуудыг ардчилсан намын удирдлагууд тэдний ардчилсан нам хийсэн мэтээр олон нийтэд ойлгочлоо л да. Тэгэхээр энэ бол ардчилсан намтай огт холбоогүй. Ардчилсан намын дарга байгаад ерөнхийлөгч болоод болсон өдрөө ардчилсан намаас төдгөлдсөн ардчилсан намын гишүүн биш. Элбэгдөрж гэдэг төрийн албан хаагч хийсэн ажил, Хурц гэдэг төрийн албан хаагч хийсэн ажил, Эрдэнэбат гэдэг ерөнхий прокурорын орлогч байсан хүн хийсэн ажил. Эдгээр хүмүүс бол эдгээр одоо үйлдэлүүдийг хийхдээ ардчилсан намд огт хамаагүй төрийн албан хаагч байсан. Тийм учраас ардчилсан нам бол нэрээ цэвэрлж эдгээр улсуудыг одоо хөөхгүй бол одоо холбогдсон хэвээрээ л байна. Би түрүүн баяр цогтыг дэвшүүлэхгүй байхыг хүссэн. Үндэсний бодлогын орны гишүүд бас төр тар хийгээд тэр зодоонуудын юугаар гарч илэн штэ. Тэр бол одоо баяр цогтыг дэвшүүлэхгүй гэсэн хүмүүс тийм олон байсныг харуулж байгаа. Одоо ардчилсан намын удирдлагууд маш яралтай өнөө маргаашгүй сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө энэ зоригийн хэрэг гэдгээс ингээ бүр мөсөн тусгаарлагдаж болж байгаа. Яг гэвэл нам бол хизээч одоо эрүүгийн гэмтэр хийхгүй штэ. Тэр намтай холбож байгаа улсуудаас холбоогоо тасчих юм бол цаашаа явна. Энэ улсууч гэсэн энэ хэрэгт холбогдлогоогүй шүүхээр тогтоолоод буцаад гишүүн болж болно. Тэгэхээр энэ нэг 26 жил учрын нолоогүй хэргийг бид нар одоо сонгуулийн 18 хоногт бичрэн болох ямар ч боломжгүй шүү дээ. Тийм учраас хамгийн зөв арга бол эдгээр хүмүүсийн эдгээр үйлдэлүүд нь ардчилсан намтай хууль зүйн хувьд огт хамаагүй байх үед буюу төрийн албан хаагч байх үед нь хийгдсэн байна. Бид нар бол энийг одоо учраа олтлнууд намаас хөөлөө. Тэгээд бус нь бол дараагийн ажиллаа гэж ингэж зааглахгүй бол инфляц одоо улс орны хөгжил бүтээн байгуулалт ярихын оронд зоригийг хэн алсан бэ гэдэг 26 дахь жилдээ маргаж шít. Энэ бол одоо буруу. Энэ маргаанд ардчилсан нам оролцохгүй тулд 3 хүнийг намаас өгөл болоо. Би энэ залуучуудыг амжилт олно гэж итгэж байна. Хэрвээ одоо баяр цогтыг хөөсөн шигэ нэр дэвшүүлээгүй шигэ эдгээр 3 хүнийг хөөхгүй бол сонгуулийн үр дүн бас баргар байгаа шүү дээ. Би сануулж байгаа. За баярлалаа. За. Үзэгчдээ манай өнөөдрийн зочноор улсын их хурлын даргаалсан Зандаа Хүүгийн инх болд оролцож цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийн байр суурь илэрхийллээ.